Гэхдээ одоо Монгол улсын үндсэн хуулийн зэц их судлалын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргасан. За энэ эцсийн шийдвэртээ бол улсын хурлаас 2025 оны гаргасан 95 дахь тогтоол үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнсэн. Тэгэхээр энэ үндсэн хуульд нийцээгүй үндсэн хууль зөрчсөн гэж их судлалын хуралдаанаараа үндсэн хуулийн зэц дүгнсэн үед энэ одоо эцсийн шийдвэр. За Монгол улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйл, 67 дугаар зүйлд бол үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих одоо үндсэн хуулийг шандлан сахиулах баталгаа болсон Монгол улсын үндсэн хуулийн зэц их судлалын хуралдаан буюу 9 гишүүний бүрэн бүрэлдэхүүнээрээ дүгнсэн тохиолдолд бол эцсийн шийдвэр. Энэ дээр одоо хэн нэгэн тэр тусмаа би өөр одоо их хурлын гишүүн, жирийн иргэн одоо жирийн хуульчид, жирийн одоо би төрийн албаагч би жирийн төрийн албаагч би аль нь ч вэ энэ талаар үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийн талаар тайлбар хийх хэрэг байхгүй. Энэ бол үндсэн хуулийн цэц өөрийнх нь гаргасан шийдвэрийн талаар аль биесны тайлбар хэлнэ. Бид бол Монгол улсын үндсэн хуулиа уншиж энд мэдгэтгүн сахигтун гэж бичсэн байдаг. Энэ үндсэн хуулиа уншиж үндсэн хуулиа хэрэгжүүлэх ийм үүрэгтэй албан хаагчд. Энэ дээр бол цагаан дээр хараар ингэж одоо эцсийн шийдвэр гармагцаа биелнэ. За ингэж бичсэн байгаа. Эцсийн шийдвэр гарснаар ер нь одоо засгийн газрын бүрэн эрх сэргэж гэж ойлгож болох уу? Засгийн ерөнхий сайдыг огцруулсан тогтоол өөрөө үндсэн хууль зөрчсөн гэж Монгол улсын үндсэн хуулийн цэц дүгнсэн тохиолдолд гармагцаа хүчин төгөлдөр болж байгаа. Тэгэхээр энэ засгийн газрыг үндсэн хуулийн бус аргаар үндсэн хууль зөрчиж албан тушаалтны дур зоргийн хүрээнд ингэж одоо огцруулах асуудлыг шийдвэрлсэн байна гэдгийг Монгол улсын үндсэн хуулийн зэц 9 хүний бүрэлдэхүүнтэй бүрэн бүрэлдэхүүнээр шийдсэн байна. Та бүхэн бас үндсэн хуулийн зэцийн их судлалын хуралдааны бас үйл явцыг танилцсан, ажигласан байх. Энэ дээр бодит фактууд яригдсан. Тэгэхээр цэцэн шийдвэр 3 агуулгаар гарлаа шүү дээ. Улсын хурлын дэд дарга Булган туяал үндсэн хууль зөрчсөн байна. Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол үндсэн хууль зөрчсөн байна. Нөгөө талаар бол одоо эрс бүрдээгүй байхад одоо санал хураалт явуулсан гэдэг ийм 3 агуулгаар гарсан байна. Тэгэхээр нөгөө 2 агуулга төр та ер нь одоо цаашаад одоо ямар үйл явц өрнөх бол гэж харж байна. Процесс яаж үргэлжлэх вэ? Эвтэй холбоотой асуудлыг тухайлбал цэц дүгнэлт гаргах эрхгүй гэж баяраад байна. За бид нэг зүйлийг маш хатаа ойлгох ёстой. Нэг энэ юу вэ гэхээр Монгол улс хууль дээдлэх зарчим. Энэ төрийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим. Альва одоо улсын хурлын дэг гэдэг бол хууль. Төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох байгууллагаас гаргаж байгаа шийдвэр бол өөрөө үндсэн хуулийн дагуу явагдах учиртай. Энийг бол өчигдөр үндсэн хуулийн зэц энэ одоо маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг шинжин судлах үеэр за шийдвэртээ бас маш тодорхой дурдсан. Тэгэхээр цаашид энэ одоо дэг гэдэг бол одоо хэн нэгний дураар тайлбарлаж хэрэгэлдэг зүйл биш ээ. Энэ бол хуулийг чандлан сахиж мөрдөх ёстой гэдгийг бол цэцгийн шийдвэр маш тодорхой дурдсан. Тэгэхээр энэ дээр одоо хэн нэгэн элдв тайлбар хэлэх нь зохимжгүй. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих ёстой чандлан сахиулах баталгаа болсон. Манаачлал болсон үндсэн хууль энэ хуулийн зэц энэ талаар маш тодорхой дурдсан. Тийм учраас энэ дээр одоо элдв тайлбар хэрэггүй гэж бодож байна. Улсын хурлын дэд дарга Булган туяаг бол үндсэн хууль зөрчсөн гэдэг одоо шийдвэр гарсантай холбогдуулаад одоо ямар хариуцлага тооцох үндсэл гарч ийн гэж харж байна. За та бүхэн нэг зүйлийг зөв ойлгоорой. Би одоо жишээ нь улсын хурлын албан тушаалтны асуудлаар энд ингээд тайлбар хэлээд байх нь зохимжгүй. Тийм учраас энд хариулахгүй байх нь зөв баг. Яагаад гэхээр энэ чинь хурлын байгууллагын асуудал харьяа байгууллагын үйл ажиллагааны асуудал яригдж байна. Албан тушаалтны асуудал яригдж байна. Тэгэхээр энэ дээр би зохимжгүй. Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтан гэдэг утгаар нь та юу гэж харж байна? Ямар хариуцлага хүлээх ёстой гэж харж байна? Харин тийм. Тэгэхээр би энэ дээр их хурлын дэд даргын асуудал, улсын хурлын гишүүний асуудал дээр би энд одоо засгийн газрын албан тушаалтан ярих нь зохимжгүй. Тэгээд дундсуудлын хуралдааныг хуралдуулахгүйгээр шууд их судлаар асуудлыг авч хэлсэн болохоор эн чинь өөрөө бас процессыг цэцэн өөрөө зөрчсөн гэсэн юм яриад байна. Та ярьсан үтсэн баг яг хэлчихсэн. Үгүй л дээ. Та бүхэн одоо бид энэ хууль ярьж байгаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж байгаа. Тэгэхээр энэ хуульд үндсэн хуулийн цэцийн хяналтанд байдаг албан тушаалтан буюу улсын их хурлын гишүүн, улсын их хурлын дэд дарга, улсын их хурлын даргын албан үүргийг гүйцэтгэж улсын их хурлын нэгдсэн хуралдааныг даргалах үедээ
хэрэг үндсэн хууль зөрчсөн хэсэг талаар маргаан өсвөл энийг ЗИЦ их судлалын хуралдаанаараа хэлцэн шийдвэрлэнэ гэж хууль заасан байна. Тэгэхээр үндсэн хуулийн ЗИЦэд бол манай Монголын бас өндөр мэргэжсэн шилдэг хуульчид ажиллаж байгаа. Энэ хүмүүс маргаан шийдвэрлэл ажиллагааны хуулиа мөрдөж ажиллагаагаа удирдан зохион байгуулж байгаа. Энэ дээр ямар нэгэн маргаан байхгүй. Цагаан дээр хараад их судлалын хуралдаанаараа хэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна. Өчигдөр бас үндсэн хуулийн ЗИЦ-ийн гишүүн, элтгэгч гишүүн их судлалын хуралдааны гарсан шийдвэрийг танилцуулахдаа онлайн болон энэ одоо бодит одоо фактуудыг, нотлох баримтуудыг хэлцэн шинжилсэн тэгээ шийдвэрийн тайлбарыг одоо иргэд олон нийтэд танилцуулахдаа бол маш тодорхой дурдсан шүү дээ. Тэгээ энэ дэр маргаадах зүйл байна. Тэгэхээр улсын хурлын дэгийн тухай хууль нь үндсэн хуультай зөрчилдөд байна уу? Магадгүй бас эн чинь дунд нь хийдэл гарах юм нөхцөл үүсэж байна гэсэн тайлбар зарим хуульчид хэлээд илээ. Та юу гэж харж байна? Үгүй шүү дээ. Үндсэн хуулийн 43-ийн 1-р хэсэг, үндсэн хуулийн 101-р зүйл өөрөө бүхэлдээ маш тодорхой журмалсан. За энийг харин үндсэн хуулийн заалтыг улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийг мушгин гуйлж өөрт ашигтайгаар буруу хэрэгжүүлсэн асуудал яригдсан шүү дээ. Тэгээ энийг бол үндсэн хуулийн ЗИЦ өчигдөр шийдвэрээрээ баталгаажуул тогтоосоо. Ерөнхий сайдаас Монгол улсын үндсэн хуулийн ЗИЦэд гаргасан хүсэлт нотлох баримтууд үнэн зөв байсан гэдгийг үндсэн хуулийн ЗИЦ шийдвэрээрээ баталгаажууллаа. Одоо энэ нэг улс төр хийж байна, ойлгож байна. Гэхдээ улс төрөө ч гэсэн хуулийнхаа хүрээнд хууль ёсондоо захирагдах ёстой гэдэг сурамжийг арны дээрээ улс төрчд нь юм авах боломж байгаа. Одоо энэ хүмүүсээ дөрвөлж байгаа юм. Ер нь бол Монгол улс үндсэн хуульд ёс. Эрх зүй төр байх уугүй юу гэдэг асуудал өчигдөр яригдсан. Би энийг бол одоо эрх зүйч хуульч хүнийхээ хувьд хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ үндсэн хуульд ёс эрх зүй төрд дурд зорг албан тушаалын одоо ийм дурд зорг дураараа ажиллах явдал байж болохгүй гэдгийг энэ цэг тавьсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол цаашдаа аль зөвхөн одоо их хурлын гишүүнч бай, одоо засгийн газрын сайдч бай, төрийн захааны албан хаагч нар бүгд нь хамаатай. Энд хуулиа чандлан сахиж мөрдөж хэрэгжүүлээ. Энд одоо хуулиас тавсан шийдвэр хуулийг мушгин гуйвал тайлбарлаж болохгүй, хуулийг мушгин гуйвалж хэрэгжилж болохгүй, хуулийн дээгүүр гიშгэж болохгүй гэдгийг үндсэн хуулийн ЗИЦ өчигдрийн шийдвэрээрээ одоо зарлан тунхаглаж бүх хүмүүст анхаарууллаа гэж ингэж ойлгож хүлээж авч байгаа.